Индаасан цэно. Энэ удаагийнхаа бичлэгээр 2026 Гэмшлэр блогс төлж байна. За би ер нь энд би болохоор өөрхийн өмнөх камт алдсан өмнөх камт маань бүх боонуудыг бүр алтан боонууд хүртэл байдаг гэсэн. хамтрагч нар ажилласаа орон үргэлжлүүлэн өөрийн оройроо Саша нэг их чадвар аяа. Оо. Хатар хатыг цаасан гатсан. Олс хоёрын. Тэг яг нэг чадвар аяа. Ёос яагаад миний найф ажилласангүй. Саша үргэлжлүүлэн авирах гэж оролдох болсон. Ёо яаганаас. Томоо өөрөөс Оо ийм юм багт юм байна. Би жимэлийг л хэлсэн л та. Өмнөөс дэшсэн 200 300 гэсэн. Үгүй 261 гэсэн бэ. Энэ удаа тэнцэж чадахгүйгээр ойлгоо. Түүний би генетээс үлдээж ядарсан болохоор томгийн үгэнд ороод майхан руугаа буцсан. Саша өөрөөр хэлбэл асрыг хэрэглэж байсан. Зарим нэг дараалал би яалтчаа. төлөвлөгөөний дагуу байх ёстой. Цагдаагаар санаа өгч. Дараагийн үед майхандаа ирсэн хамтрагч. Ер нь бол ийм комбо бол хэрэглэх боломжтой байдаг. Болдог. Хэцүү мүү? Чаддгүй. Заадаг. Комыг төрүүлж буугаад замаа шатах гэж байсан. Тусцаа. Энэгээр багцтай л. За энэ дипломныхоо дуу багсахгүй л. Миний дуу амар сул гараад идэм мэлээ. Тэр нь л нэлийн чанга ирж байна. Саша үргэлжлүүлэн замдаа гарч удааны явсны эцэст нэгжил босхон маягийн газар очиж байгаль хамгаалагчийн газар руу орж аялах замаа суулжээ. Түүнийг ганцаараа явж байгааг анзаарсан байгаль хамгаалагч ганцаараа явж байгааг бол битгий өнөрөө ороод зөвлөв. Энэ үед Саша ханаар нь дүүрэн сургууль ахуулсан хүмүүсийн зарлал чавсан байгааг анзаарв. Саша тэндээс гараад өөртөө хэрэг болох зүйлс асуув. Би нэг удаа гэсэн шүү дээ. Гутахтай хан тулж байгаа. Энэ ханны цаана байгаа. Тэг шарвж байгаа. Ингээд гусцсан шүү дээ. Саша замдаа гарч хэсэг явсан эцэстэй. Аяхаа хэлчих. Улмаараа наачааргүй. Зүгөө. Ой. Түүнийг амарчаа Гүйд шүү. таасан ажид ирснээр. Саша эцэсээ хураагаад машинаас авсан. Чин запал түүнээр ирээд нөхөрсөд байсан. Тэгэхэд Саша түүнд хариу хэлсэн. Саша дахин дотоо унтсан гэж шөнө. Ачиж байсан ба. Айс. Ой комбо. Саша заваа болгож өөртөө хэрэгтэй зүйлсээ авч яваад ширүүн урсгалтай болоод урсгал ширүүн бас хат ихтэй ч Саша ямар ч асуудалгүй саадыг давсан. Урсгал намдаа болон автомобилтэй хэсэг түргүүлдээ Саша энэ даяг яваад албасан хүмүүсийн үйл зүйлсийг араасан мод байгааг олж харлаа.
Саша тэр шөндөө майхна ойдоо засаж унтаж өглөө ямар нэгэн зүйлийн чанга чадах дуунаа сэрэв. Чиний чадахаар батлаа. Эцгээс зүгт алга болсон байх ба буцаад тэр бүрийг майханд нь моо ороод ирсэн байлаа. Саша заяа унаад холоор уурдаж байгаа. Бэний хэлжсэн амархад орсон хэсэг түрээд түүнийг завнасаа дуугаад хүний гараар хийсэн мэт модон хэсэг үзэгдээ. Мөн бэнч гэсэн аль хэдийн ирч гисэн байна. Тэд хоорондоо мэндэлж энэ удаа даалгавар хийсэн танилцсан. Саша өнгөрсөн шир унтаад хэлдэг. Бидний хүний цэцгийг нь авчихсан гэдэг. Энэ зүйлүүдтэй яваа гэдгээ хэлдэг. Саша дуртай бэлэн. Би энэ линк зүг хэцэг ярилцахад энэ дамжуулалтыг тэрээр өөрийн гараар үхрийн махан болцол хэлбэж тэрийгээр зардаг ажээ. Саша атлеттай дуртай нэгэн болоо. Энэ уурхасаа хүлээлт модноос сууж байгаа ойд амьддаг нэг. Энэ 2-3 хоногтоо ойгоосоо ядаж нугуулаа чсан гарахгүй болоо би энэ муурдаг талаар тайлбарлав. Паузад хийсэн харилцаа яраа хэсэг бас санаа нийтмэлтэй байсан чинь энэ Сашагийн талаар хийх мэдээд байх шиг санагдав. Энэ өнгөрсөн шинэ Сашагийн буурсан талаар хэлж байна. Үнийг ажлын яаж юмшлүү. Саша өөрийн мөрдийг болсон байж магадгүй зүйлсийг нь хулгайсан. Гүнжил авчирсан юм уу? Асар авчирсан юм уу? Суда болцгоо. Да. Энэ бол Бэни тоглоом. Тэр хөгжим тавиад дуусахгүй Сашаг ангуурчлаа хийчихжээ. Саша одоо түүнээс зүгтах ёстой ан болж хувирлаа. Дуу хөгжим итгэхэд Саша бүхэл үрээд Хүй. харин Бэни Нэг нь басаад дүүгээ. Нэг нь басаад ор хураа. Саша заваа голроо ороод Би басаад хаал халаад тийм. Хол байгаа юм уу? Яагаад ч юм. шууд Сашагийн араас За дараагийн имжлэгээр өстлөө бай.